2002 оны 10 дугаар сард Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот болон түүний ойр орчмын жижиг хотуудад аимшигт үйл явдлууд болсон төвхтэй. Тухайн үед хинч байлаа гэсэн дурын хүн зүгээр л гадаа явж байгаад газар дээр нам буудуулан өгөх боломжтой байсан гэдэг. Иргэд гадаа гарахаас айж харин цагдаа нар юу хийхээ мэдэхгүй бүрэн мухардсан байлаа. Энэ бүхэн эцэстээ түүхэндх томоохон хүний ам буюу гэмт этгээдийг барих үйл ажиллагаанд хөдөлсөн бөгөөд тэр жилийн 10 дугаар сарыг айдас хүүцийн сар гэх нэрэгч хэвлэлүүд өгсөн байдаг. Энэ бүх түүх 2002 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 17 цаг 20 минутын үед Майклс гэх дэлгүүр рүү хэн нэгэн гал нээснээр эхэлсэн байна. Азар энэ удаа хинч суманд өртөөгүйч энэ нь дараагийн хэдэн өдөр болох аимшигт үйл явдлуудын дөнгөж эхлэл байсан тэгэхэд хинч мэдээгүй юм. Энэ үйл явдлаас 40 орчим минутын дараа эхний буундуу гарсан газраас 10 км-ийн цаана нэгэн дэлгүүрийн зогсоол дээр 55 настай Джеймс Мартин гэгчийг үл мэдэгдэх нэгэн буудан хөнөөсөн байна. Түүнийг хөнөөсөн хэрэг жирийн нэгэн дээрэм тон бол эсвэл хүмүүсийн хоорондоо муудалцаад гардаг шиг аллах биш байлаа. Джеймс гэгч жирийн л нэгэн иргэн байсан бөгөөд дэлгүүрээс авсан тортой хүнсээ машиндаа хийж байгаад гэнэт газарт унсан гэжээ. Түүнийг газарт унаж амьсгал хураахаас өмнө буун дуу шиг зүйл сонсогдсон гэж эргэн тойронд нь байсан гэрчүүд мэдүүлж байв. Гэвч хинэнч бууцсан хүнийг хараагүйгээс гадна хэрэг гардаг дэлгүүрийн зогсоолоос чанга харалтаа замын цаана хотын цагдаагийн хилцс байсан нь энэ хэргийг улам хачирхалтай болгож байсан юм. Энэ өдөр ахиж ямар нэгэн хэрэг гараагүй ба дээрх хоёр хэргийг хоорондоо холбоотойч гэж хинч ойлгоогүй өнгөрсөн байна. Тухайн үед орон нутгийн жижиг хэвлэлүүдээр энэ талаар гараад текстгээд өнгөрсөн ч маргааш нь бүх зүйл өөрчлөгдсөн юм. Маргааш нь буюу 10 дугаар сарын 3-ны өдрийн өглөө эрт 7 цаг 40 минутын үед Вашингтон хотын ойр орчимд байх Роквилл хотод 39 настай Джеймс Бьюникин гэгч гадаа өвсөө тайрч байхдаа мөн л буудуулж газар дээр нас барснаар учир битүүлэг алуурчны 2 дахь хохирогч боллоо. Энэ аллах болсон газар өмнөх аллах болсон дэлгүүрийн зогсоолоос 6 км-ийн зайтай оршиж байсан юм. Үүнээс 30 орчим минутын дараа Роквиллээс 5 км зайтай газарт байх шатхуун түгээгүүрийн газарт дараагийн буундуу гарлаа. Энэ удаад таксины жолооч Премкумар Валикар гэгч эрэгтэй алуурчны ээлжид хохирогч болсон байв. Сум түүний зүүн гарыг онож нэвт гараад зүрхэнд нь тусаж таксины жолооч ирэх газар дээр нас барсан гэжээ. Премкумарын ойр орчимд эмч эмэгтэй байж таарсан бөгөөд тэр бүхий л чадлаараа түүнийг аврахаар оролдож байсан ч харамсалтай нь жолооч ирийг аварч чадаагүй байна. Шатхуун түгээх станцаар гарсан хэрэгээс 20 минутын дараа цагдаа нар ахин нэгэн дуудлага хүлээн авав. Энэ удаад таксины жолооч ирийн буудуулсан газраас 3 км-ийн зайтай газар Сара Рамос гэх 35 настай асрагч эмэгтэй мөн л үл мэдэгдэх нэгнээс сум авч нас барсан юм. Сара гадаа сандал дээр суугаад түүнд хүүхдүүдэд хариулахаар ирэх хүнийг хүлээж байхдаа буудуулсан гэв. Энэ удаад ч тэр мэрэгэн буучийн наривчлалтаагаар сум бүсгүйн толгойд тусчээ. Цагдаа нарт эдгэр хэрэгүүд нь хоорондоо холбоотой нь ойлгомжтой болсон ч тэдэнд ямар ч уул мөр гэрч сэжин байхгүй байлаа. Эдгээрээс гадна хэрэгүүд ойрхон зайд араасаа хэдхэн минутын зайтай болж байсан нь цагдаа нараар дүүрэн шахуу газруудад гисэн үг бөгөөд энэ нь алуурчин цагдаа хууль хүчнийхнэр тохуурхаж хамар доор нь л хүмүүсийг буудаж байсан мэт байсан гэдэг. Нэг цагийн дотор л гэхэд 3 хүнийг хоорондоо тун ойрхон зайтай жижиг газар төнөв. Гэвч энэ нь ердөө л эхлэл байсан юм. Сүүлчийн аллах буюу асрагч эмэгтэй аллахаас 40 орчим минутын дараа Шеллийн шатхуун түгээх станц дээр 25 настай Лори Ривера гэх эмэгтэйг мөн л үл мэдэгдэх нэгэн буудан хөнөв. Сум бүсгүйн араас нуруугаар нь орж зүрхэнд нь туссан гэжээ. Лори бүсгүйч өмнөх хохирогчдын адил шууд амьсгал хураасан гэж хожим тогтоосон байна. Хохирогчд араас нэмэгдэж эхлэх үед хамаг цагдаа нар хэрэг гарч буй газруудад төвлөрч эхэлсэн бөгөөд энэ үед гэмт этгээдэг хэсэг намдан гэж хүн бүхэн тооцоолж байсан ч тийм зүйл болсонгүй. Тэр өдрийнхөө орой 21 цаг 20 минутын үед Вашингтон хотод дараагийн буундуу гарсан юм. Энэ удаад 72 настай Паскаль Шарло гэгч зам гарч байгаад гарцан дээр хаанаас ч буудуулан унсан байна. Цагдаа хууль хүчнийхэн энэ үед утгаараа мухардалд орж яах учраа олохгүй байсан бөгөөд эдгээр хэрэг гарч буй Монтгомери тойрогт өнгөрсөн жил буюу бүтэн жилийн хугацаанд 30 аллаг гарсан байдаг бол энэ удаад 15 цагийн дотор л 5 аллаг гарчихсан байв. Мөн энэ удаад хохирогчд ойлгомжгүй ямар ч хоорондоо холбоо хамааралгүй хүмүүс байсан ба тэд бие биенээ танихгүй нээр ижил төстэй зүйлч байсангүй. Тэд эрэгтэй эмэгтэй, залуухан, хөгшин, цагаан арьст, хар арьстай гэд зүгээр л
годомжинд явж байсан жирийн л иргэдийн төлөөллүүд байсан юм. Хохирогчдыг нэгтгэж байсан ганцхан зүйл нь бүгд гадаа ил орчинд л явж байсан болж таарснаас өөр зүйл алга байв. Энэ үед мэдээж цагтаа хууль хүчнийхний утас утгаараа галзуурч бараг л хит ачаалаас болж хайлж байсан гэдэг бөгөөд залгсан гэрчүүд ихэнх нь хэргийн газруудын ойролцоод цагаан битүү ачаатай фургон машин харсан гэж мэдүүлцгэж байсан юм. Уг мэдээлэл нь тухайн үед цагдаа нарт байсан цор ганц сэжин байлаа. Гэвч алуурчин ганцаараа юу, олуулаа юу? Одоо хэн хизээ хаана дараагийн хохирогч болох вэ гэх мэт асуултуудад цагдаа хууль хүчнийхэнд ямар ч хариулт байсангүй. Учир битүүлэг хэрэгүүд гараад 3 дахь хоногтой буюу 10 дугаар сарын 4-ний өдөр 14 цаг 30 минутын үед ээлжид удаага буун дуу гарсан байдаг. Энэ удаад бусад хэрэгүүдээс харьцангуй хол газарт хамгийн сүүлчийн буун дуу гарсан газраас 60 орчим километрийн цаана гарсан ба 7 дахь хохирогчоор 2 хүүхэдтэй ээж Каролайн Сивил гэгч болсон юм. Сум энэ удаад эмэгтэн элгэнд онож эмэгтэй нууцлаг алуурчны анхны амьд гарсан хохирогч болсон байна. Энэ үед цагдаа нар алуурчныг яг ямар калибрийн ямар буугаар буудаад байгааг нь тогтоож чадсан гэжээ. Алуурчны хэрэглэж байсан буун хагас автомат Bushmaster XM15 гэх винтов байлаа. Тэр хохирогчтойгоо нэг төвшөнд байрлаж буудаж байсан нь энэ үед мөн тогтоогдсон ба цагдаа хууль хүчнийхэн бүгд маш ихээр гайхацгаасан гэдэг. Учир нь тэд өмнө нь алуурчин өндөр дээрээс магадгүй ямар нэгэн байшингийн дээврээс буудаад байна гэж бодож байсан юм. Тэгэхээр гэгээн цагаан өдөр хэн нэгэн хөнөөх хүнийхээ яг харалтаа зогсоод том хагас автомат буу гаргаж ирж буудаад хэнд ч анзааргалгүй алга болж чадаж байсан нь алуурчинг бүрл учир битүүлэг ойлгомжгүй болгож байв. Энэ үед ч гисэн гэрчүүд хэргийн газруудын ойролцоо цагаан том фургон машин харснаа мэдэгдэсгэж байсан ч тийм машин хаасайгүй л байлаа. Тухайн үед мэдээж улс орон даяар зурагт радиогоор нууцлаг алуурчны талаар ярьж мэрэгчлэтнүүд гэмт этгээдийг ямархуу хүн байж болох талаар таамаг дэвшүүлцгэж байсан юм. Дараагийн хохирч гарч иртэл хүмүүс алуурчныг хүүхдүүдэд халтахгүй нэгэн гэж бодож эцэг эхчүүдийн зүгээс нэг биш удаа эсэргүүцэлтэд тулгарч байсан ч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоогүй байлаа. Гэвч 10 дугаар сарын 7-ны өдрийн өглөөний 8 цагийн үед ахин нэг буун дуу гарснаар энэ бүхэн өөрчлөгдөв. Энэ удаад хохирогч нь 13 настай Эрон Браун гэгч хүүхэд болсон байна. Сургуулийнхаа дэргэд зам дээр алхаж явсан хүү цээжиндээ буудуулж газарт унсан ч хүүгийн ээж түүнийг цагааллгүй эмнэлэгт хүргэснээр хүү азар амьд гарчээ. Энэ л үед иргэд цагдаа хууль хүчнийхэн нууцлаг мэрэгэн буучид ямар ч хил хязгаар байхгүй гэдгийг ойлгосон юм. Хинч түүний ээлжид хохирогч болж болохоор байлаа. Хүн бүр гадаа гарахаас айж хамаг хичээл сургуулийн төр хугацаагаар хаасан байна. Хүүг буудсан газраас холгүй нэгэн таараа хөзөр олсон нь гэмт этгээд анх удаа хүмүүстэй холбоо тогтоох орлого хийсэн нь болж таарав. Тэр хөзөр дээр үхэл дүрслэгдсэн байснаас гадна нөгөө тал дээр нь ноён цагдаа нараа намайг бурхан гэж нэрлээрэй гэд доор нь мөн хөзөрний талаар хэвлэлт бүү мэдээлэлээ гэх үгс байлаа. Гэвч энэ талаар төд удалгүй хэвлэл мэдээллийнхэн мэдэж олон нийтэд ил болсон юм. Хөзөрний талаар мэдээлснээс хойш 2 хоногийн дараа ахин хэн нэгэн алуурчны хохирогч болсон байна. 10 дугаар сарын 9-ний өдрийн 20 цаг 18 минутанд 43 настай Дин Майерс гэгч өөрийнхөө машинд шатхуун хийж байгаад буудуулсан юм. Тэр толгой тус газараа буудуулсан тул амьд гарах ямар ч боломж хүнд байгаагүй гэв. Өмнөх хэрэгүүдийн дараач гэсэн болсончлон энэ хэргийн дараа ойр орчмын бүх замыг хааж бүх машинуудыг цагдаа нар зогсон шалгасан байдаг. Гэвч тэр өдөр алуурчин цагдаа зогсоосон ч хэсэг хугацаанд ярилцсан эцэст гэмзэмгүй нэгэн гэж үзэн явуулсан нь хожим тодорхой болсон юм. Хохирогчд нэмэгдэхин хэрээр нийгэмд айц даган өсөж байлаа. Цагдаа нарт энэ үед бас л ямар ч нэг сэжин байгаагүй ба тэд тоотомшгүй олон цагаан фургон машины дунд толгойн эргэцгэж байсан юм. Майерсыг хөнөөсний нөгөөдөр нь буюу 10 дугаар сарын 11-ний өдөр 53 настай Кеннет Бриджес гэгч мөн толгойдоо буудуулж нас барлаа. Энэ удаач гэсэн цагдаа нар зам хааж машинуудыг шалгасан ч тэд гэмт этгээдийг хальт зогсоогоод мөн л гэмгүй нэгэн гэж үзэн явуулсан болж таарав. Эдгээр нь гэмт этгээдэд тухайн үед улам бүр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байсан байх гэж хожим үзсэн байна. 10 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 15 минутанд холбооны мөрдөх товчооны шинжээч Линда Франклин гэгч хүнсний дэлгүүрээс гарч байх үедээ буудуулж нас барав. Линда 11 дахь хохирогч болсон юм. Энэ өдөр цагдаа нар өөртөө ядал хэдэн мянган дуудлага хүлээж авсан бөгөөд эдгээр дунд жинхэнэ алуурчны дуудлагч байсан нь мөн хожим тодорхой болсон байдаг. Одоо бүгдээрээ тэр дуудлагыг сонсцгоё. Good morning. Don't say anything. Just listen. Where are the people that are causing the killing in your area? Look on the terror card. It says
Call me God. Sir, anything Get your for you people- that Montgomery County Police Hotline. We're not investigating a crime. You like the number? Диспетчер энэ дуудлагыг хэн нэгний тоглоом шоглоом гэж үзэн тоогоогүй ба энэ нь шин алгуудад нэмж хүргэсэн юм. 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагт Джеффри Хоппер гэгчийг хоолны газараас гарч байх үед нь сум цээжин тус газар нь туссан байна. Тухайн үед Джеффригийн дэргэд байсан эхнэр нь цаг алалгүй түргэн дуудаж, эмнэлэгт түнд амжилттай хагалгаа хийснээр тэр 3 дахь амьд гарсан хохирогч болсон юм. Энэ удаад алуурчин хяналтын камерт ч өртсөн нь хожим мөн тодорхой болсон байна. Харин тухайн үедээ алуурчин камерт өртсөн гэж хинч мэдээгүй байлаа. Алуурчин барьж чадахгүй хоног өдөр өнгөрөх тусам тэр улам бүр даварч анхаарал сэрэмжээ алдаж байсан мэт санагдаж байв. Халдлага гарсан газрын ойролцооноос алуурчны ээлжид захиаг оллоо. Энэ удаад тэр захиа 4 хуудаснаас бүрдэж байсан юм. Захидалд ноён цагдаа та бүхэнд намайг бурхан гэж дуудаарай. Мөн энэ захиаг хэвлэхэнд мэдэгдээд хэрэггүй. Бид та бүхэнтэй хэлцээр хийхин тулд холбоо тогтоохыг оролцсон. Гэвч танай ажилдаа муу алба хаагч үүнийг минь тоглоом шоглоом гэж хүлээн авсан. Тэдний ажилдаа тааруу байдлын төлөөс нь ахин 5 хүний амь нас боллоо. Хэрвээ та нарын хувьд аллагыг зогсоох нь биднийг барихаас илүү үнцэнтэй бол та бүхэн бидний шаардлагыг хүлээн авах болно. Бидний явуулах банкны дансанд 10 сая доллар байршуул. Мөн бид энэ мөнгийг дэлхийн аль ч орны дурын бэлэн мөнгөний машинаас авч болох нөхцлөөр хангаж өгөх хэрэгтэй. Бид та нартай нэм гарагийн өглөө 6 цагт ахин холбогдох болно. Харин 9 цагаас өмнө гэхэд та бүхэн шилжүүлгийг хийх ёстой. Жич та бүхний хүүхдүүд хаач байлаа гэсэн аюулгүй байгаа гэж бодох нь ч хэрэггүй шүү гэжээ. Захидалд хэдийгээр мөнгө нэгсэн байсан ч холбооны мөрдөх товчооны шинжээчид алуурчдын туйлын зорилго мөнгө биш гэж үзсэн байна. Харин тэд ийм захидал өгсөн нь алуурчид Америк нэгдсэн улсын төр засаг тэднийг хэр зэрэг аюултай гэж үзэж байгааг шалгах гэсэн орлого гэж үзсэн бөгөөд тэднийг зогсоохын тулд хаа хүртэл явж чадахыг нь харах гэсэн байх гэжээ. 10 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 5 цаг 56 минутанд хотын настайчуудын асрах газрын гадаа нэгэн автобус ирсэн нь тэднийг хотын захад агаарт гаргахаар авч явахаар ирсэн автобус байлаа. Автобусны жолоочоор 35 настай Конрад Джонсон гэгч байсан бөгөөд настай хүмүүс асрамжийн газраасаа гарч автобус руу суух хоорондоо эргэн тойрноо харж буудуулахаас айж байгааг тэр анзаарсан байна. Конрад том биетэй бакир байсан ба автобуснаас бун хөгшчүүл тандан та нар миний автобусанд байх үедээ юунаас ч айх шаардлагагүй. Би та нарыг бүхнээс хамгаалах болно гэж хэлж дуусангуудаа газарт лагс биеэрээ тасхин унсан гэжээ. Тэр энхүү алуурчны 13 дахь хохирогч буюу нас барсан 10 дахь хүрэнд болсон юм. Энэ удаач гисэн хэргийн газрын ойр хавьяас шин захидал олдсон байдаг. Захидлын талаар товчхон хөргөвөл. Та нарын ажилдаа муу байдал ахин нэг амь насанд хүрэглээ гэжээ. Тэр нь үнэхээр тийм байсан ч цагдаа нар алуурчнаас хэдий чинээ захидал дуудлага авна. Төдий чинээ түүнийг олох магадлал ихсэж байв. Энэ үед цагдаа нарт жирийн иргэдээс тасралтгүй дуудлага мэдээлүүд ирсээр байсан юм. Ийм дуудлагуудын нэгт цагдаа нарт хэдэн сарын өмнө Алабамад болсон нэгэн гэмт хэрэгт анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байлаа. Энэ хэрэг нь архины дэлгүүрийг дээрэмдсэн хэрэг бөгөөд нэг хүн нас барж нэг хүн шархацсан гэв. Алабамагийн цагдаа нар ч ийм хэрэг хэдэн сарын өмнө гарсан гэдгийг баталсан юм. Тухайн хэргийн алуурчин олдоогүйч сэжиг бүхий хурууны хээнүүд цагдаа нарт бүртгэгдсэн тэдгэрийг шалгаж байгаа гэсэн байна. Харин энэ хурууны хээ дунд нь 17 настай Ли Бойд Малво гэгчийнх байсан юм. Цагдаа нарт ирж байсан хэдэн мянган хэрэггүй дуудлага донд бас нэгэн сонирхолтой дуудлага байсан нь Такомагаас ирсэн дуудлага байв. Цагдаа нар руу залгсан Роберт Холмс гэгч түүнд маш сайн бууддаг нэгэн танил байдаг талаараа хэлсэн гэжээ. Робертийн хэлснээр тэр хүн янз бүрийн буугаар маш сайн бууддагаас гадна гэрийнхээ ард байнга буудлагын дасгал сургалт хийдэг нэгэн гэсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэр хэдэн 7 хоногийн өмнө Вашингтон хот руу явсан гэв. Робертийн хэлснээр нөгөө хүнийх нь гэрийн гадаа ирж буудлагын талбайд нь шалгалт хийж нууцлаг мэрэгэн буучин хэрэглэж байсан буута ижил сумаар бууцныг нь тогтоосон юм. Энэ нь хэргийн мөрдлөгийн хувьд маш том амжилт үсрэлт болсон бөгөөд энэ өдрөө улс орон даяар 17 настай Ли Бойд Малво болон 41 настай Джон Аллен Мухаммед нарыг эрен хайж эхэлсэн байна. Эрен хайж эхлээд маргаашил гэхэд холбооны мөрдөх товчоо Малво болон Мухаммед нарыг Мэрилэндэд замын хажууд цэнхэр өнгийн Chevrolet Caprice машинда унтаж байхад нь барьсан юм. Тэдний машинаас өнөөх олон хүнийг хөнөөсөн буунч олдсон байна. Тэд инхүү өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд хэдэн сая хүнийг айдас давтуулсан гэмт этгээдүүд болох нь хэлбархан тогтогдов.
Гэвч тэд яг хэн байсан? Яагаад ийм хэрэг үлдэж олон тооны гэмгүй иргэдэг хөнөөсөн болсон гэд тэд яаж хинт ч анзаарагдaltaгүй энэ олон хүнийг бууцсан гэх мэт түүхийг одоо ярилццгаая. Джон Аллен Уильямс гэгч 1960 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Луизиана мужийн Нью Орлеанд мэндэлжээ. Түүнд эцэг байгаагүй бөгөөд ээж нь 4 настайд нь өнгөрснөөр бяцхан Джон бүтэн өнчөрч авга эгч нь түүнийг өсгсөн байна. 1985 онд тэр өөрийн Уильямс гэх овгоо Мухаммед болгон өөрчилсөн гэжээ. Харин түүний амьдралын бидний сонирхлыг татах хэсэг 1988 оноос эхэлнэ. 1988 онд Джон Мухаммед Милдред Грин гэх бүсгүйтэй гэрэлсэн байдаг. Хосууд 3 хүүхдийн аав ээж болцоож амар жимэр амьдарч эхэлсэн гэв. Джоныг тухайн үед нь таньдаг байсан хүмүүс маш сайн эцэг байсан гэж тодорхойлсон байсан бөгөөд хизээч хүүхдүүдэд загнаж байгааг нь харж байгаагүй гэсэн юм. Хүүхдүүд нь мэдээж буруу зүйл хийдэгч Джон тэдэнд тайвнаар тайлбарлан ойлгуулдаг байсан гэжээ. Джон амьдралын ихэнх үедээ автомеханикаар ажиллаж байсан нь хожим түүний Вашингтон дахь гэмт хэрэгүүдэд нь хэрэг болсон байдаг. Харин Джонны гэр бүлийн амьдрал нь удаан хугацааны турш хэвийн ямар ч асуудалгүй гэр бүл шиг байсан гэж гэрчүүд хожим хэлсэн байна. 1990 онд Джон Арм дисэж цэргийн инженерээр ажиллаж эхэлсэн юм. Хэдий тэр инженер байсан ч мэрэгэн буучаар давхар бэлтгэгдэж эхэлсэн гэв. Түүний цэргийн амьдралын үед нь мэддэг байсан хүмүүс Джоныг цэргийн ажилдаа тэмч дуртай байгаагүй ч өгдөг цалинд нь болоод орхиж чаддаггүй байсан гэсэн юм. Джонд гэрээсээ хол байх нь энэ ажилдаа дургүй байх гол шалтгаан байсан гэжээ. 1991 онд Джонны амьдралыг өөрчилсөн нэгэн үйл явдал болж өрнөсөн байдаг. Тэр Персийн болон дахь байлдааны ажиллагаанд илгээгдсэн юм. Тэнд жохом Джонтой юу тохиолдсыг хэн ч мэддэггүй боловч тэндээс Джон шал өөр хүн болоод эргэн ирсэн гэдэг байна. Хөгжилтэй найрсаг нэгнээс тэр дүнсийсэн дууга нэгэн болон ирсэн гэдэг. Энэ өөрчлөлтийг нь түүний ойр дотны олон хүмүүс анзаарсан байдаг ч хамгийн ихээр мэдээж эхнэр нь мэдэрч байсан нь ойлгомжтой. Эргэн тойрныхонд нь тэдний гэр бүл өмнөгшгөө хэвэн байгаа мэт байсан ч бодит байдал дээр бүх зүйл өөрчлөгдсөн байсан гэжээ. Өмнө хэлсэнчлэн Джон тис өөр хүн болоод ирсэн бөгөөд эхнэртэй гар хөрөхгүй ч байнга уурлаад сэтгэл зүйн дарамт үзүүлж орилж хашгичдаг болсон юм. Милдред нөхрөөсөө айдаг болж тэдний гэрлэлт 1999 онд төгсгөл болсон байна. Энэ талаар шүүх хурал болж эхнэр нь Джоныг өөрлөө нь ойртуулахгүй байх тогтоол гаргахыг шүүхээс хүссэн юм. Ингэж Джон Мухаммед эхнэрээ алдсан ба түүний хувьд хүүхдүүдээс нь өөр утга учиртай зүйл үлдсэнгүй. 2000-ад оны эхэнд Джон хүүхдүүдэд хулгайлан авч Доминиканы дэргэд байх Антигуа арал руу нүүсэн байна. Тэнд Джон Америк нэгдсэн улсыг зорихыг хүссэн хүмүүст зориулсан хуурамч бичиг баримт хийдэг ажил хийж эхлэв. Джон хүүхдүүдтэй ээж нь удахгүй хойноос нь тэдэн дээр ирнэ гэж итгүүлдэг байсанд хүүхдүүд нь ээж аавыгаа салсан талаарч мэдээгүй байсан юм. Энэ л буюу Антигуад Джон манай түүхийн өөр нэгэн дүр болох тухайн үед 14 настай байсан Ли Бойд Малвотой учирсан байна. Ли Бойд Малво 1985 оны 2 дугаар сарын 18-нд Ямайкийн нийслэл Кингстон хотод мэндэлжээ. Түүний эцэг эх болох Лесли Малво болон Унай Джеймс нар хоорондоо гэрлээгүй хүмүүс байсан ба аав Лесли нь Ямайката амьдардаггүй байсанд хүү наавтайгаа цөөхөн л удаа уулзсан байна. Ийм учраас түүнийг өргө толгоосон ээж нь ганцаараа өсгсөн юм. Ээж нь хүүдээ тун ширүүн байсан гэдэг ба буруу зүйл болгонд нь хүн дээр шийтгдэг маш хатуу ээж байсан гэжээ. Энэ нь ч хүүгийнх нь цаашдын төлөвшөлд нөлөөлж Ли багасаа л тун дуулууртай нэгэн болсон юм. Ээж нь янз бүрийн шалтгаанаар хүүгээ хамаатнуудтайгаа орхиод өөрөө үе үе удаан хугацаагарч алга болдог байв. Малво хүү 12 та байхдаа ээжтэйгээ Антигуа арал руу нүүсэн байна. Тэнд ч ээж нь хүүгээ ганцаарнг нь орхиод хэдэн 7 хоногор алга болдгоороо болдог байсан ба Антигуад хамаатнууд нь байхгүй тул хүү ганцаархнаа үлдэж өөрөө хоолоо олохын тулд янз бүрийн ажил олон хийдэг байсан гэдэг. Хэдийгээр ээж нь түүнтэй дээрэнгүү бүдүүлэг харьцаж огтоос хайрлтгүй мэт байдаг байсан ч хүүн ээжигээ явах бүрт нь маш ихээр гуниглаж орхон явбал амиа эвгүтгэнч гэж сүрдүүлсэн ч тэр нь амжилт олдоггүй байв. 2000 оны 2 дугаар сар гэхэд Ли ээжтэйгээ хамт 3000 орчим доллар цуглуулж чадсан байсан бөгөөд энэ мөнгө нь тэднийг Америк нэгдсэн улс руу хуурамч бичиг баримтаар очиход нь хүрэлцэхээр мөнгө байсан юм. Ингэж Ли хуурамч бичиг баримт хийдэг Джон Мухаммедтэй танилцсан байна. Джон анхнаасаа л Малво хүүг бишрүүлсэн гэдэг ба тэр хүүгийн өмнө харж байсан ирчүүд шиг байгаагүй гэжээ. Тайван ухаалаг Джон Мухаммед Малво хүүгийн хувьд үлгэр жишээ авах хүн болсон юм.
Ли Малво ээжийн хамт Америк нэгдсэн улсад ирснийхэн дараа Жон Мухаммед хүүг өөрийн халамжинд авч Малво хүүд эзэж байгаагүй мөрөөдлийнх нь аав нь болсон байна. Тэр Жонд маш ихээр дасаж, тэгтээ тэргүй өөрийг нь төдийлөн хайхардаггүй ээжээсээ хүртэл холбоогоо тасалж Мухаммедтэй хамт амьдарч эхэлсэн юм. Энэ үед нь Жоны эхнэр Милдред хүүхдүүдээ алдсан гэж цагдаад гомдол гаргасан бөгөөд хууль хүчнийхэн Антигуа арлаас хүүхдүүдийг нь авч ээжд нь эргүүлэн өгсөн байна. Хүүхдүүдэд хулгайлсан тул Жоныг хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь түтгэлзүүлсэн юм. Энэ л үед Жон өөрт нь үлдээд байсан цор ганц утга учир болох хүүхдүүдээ ч алдсан нь түүнийг ёстол алдах юмгүй нэгэн болгож шулуутахад хүргэсэн гэдэг. Хүүхдүүдээ алдах үедээ Мухаммед Ли Малво хүүтэй хамт амьдарч байсан бөгөөд хүүг сургуульд оруулсан байна. Малвогийн нэг ангийнхан түүнийг хожим дууга томото хүү байснаас гадна тун ээлдэг найрсаг хүү байсан гэж тодорхойлсон байдаг. Малво спортод дуртайгаас гадна зураг зурх авьяастай байсан ба түүний хичээл сургуулийн дараач үргэлжилдэг байсан нь Жон түүнийг буутахад сургаж байв. Буутсан сум бүрээр Малво хүүгийн буудлагын чадвар сайжирч нэг л мэдгэд Жоноос өөрөөс нь ч илүү мэрэгэн болоод иржээ. Жоны салсан эхнэр Милдред хүүхдүүдэд бүр мөсөн өөртөө авсныхаа дараа Жоноос зугтааж хаашаа нь мэддэхгүй нүүрсэн байна. Мэдээж Жон ийм зүйлээр санал нэгдэж чадахгүй тодорхой бөгөөд тэднийг хайхад ихээхэн хүч хөдөлмөр мөнгө зарцуулсан гэв. Энэ бүх зүтгэл нь талаар босонгүй. Удалгүй тэр эхнэр нь хүүхдүүдтэй нь Вашингтон хот руу нүүснийг олж мэдсэн юм. Чухам энэ л мөчөөс эхлэн Жон Мухаммед болон Ли Малво хоёрын зам Вашингтон хотыг чиглэсэн байдаг. 2002 оны 2 дугаар сарын 16-ны өдөр янз бүрийн буу зэвсгийг гаргуунд эзэмсэн Малво өөрийн анхны томоохон шалгалтаа давах ёстой байсан гэжээ. Жон Мухаммед Малвод өөрийн эхнэрийн найз Николс гэх эмэгтэйг хөнөөх даалгавар өгсөн байна. Гэвч тэр өдөр Николсын гэрт бүсгүй оронд хамаатных нь 21 настай эмэгтэй байж таарсан ба Малво Николсын гэрийн хаалгыг тогшиж хамаатных нь эмэгтэй хаалга тайлах үед андууран буудан хөнөөсөн юм. Энэ Ли Малво анх удаа хүний ам хороосон нь байлаа. Үүний дараа 2 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Жон болон Малво нар муж дамжин дээрэм тонол хийж зарим үед хүний амч бүрлэхээс татгалздаггүй байсан гэв. Тэд ингэж явсаар 10 дугаар сард зорьсон Вашингтондоо ирцгээсэн байна. Энд та бидний мэдэж байгаагаар тэр бүхэл бүтэн 3-7 хоног Колумбиа тойргийг тэр чигт нь айдас давтуулж байсан үйл явдлууд өрнсөн билээ. 10 дугаар сарын 2-оос 24-ний өдрийн хооронд тэд 13 хүнийг буутснаас 10 нас барсан байдаг. Гэвч энэ бүх хугацаанд тэд хаанаас яаж буутсан болоод нэг ч хүнд харагдаагүй анзаарагдаагүй яваад байсан байна. 2001 онд Жон Мухаммед цэнхэр өнгийн хуучин Chevrolet Caprice машин худалдан авчээ. Бичлэгийн эхэнд дурсанчлан Жон автомеханикаар өмнө ажилладаг байсан тул машиныхаа арын судлыг хоошоо налж салоноос шууд багажны хэсэг рүү нэвтрэх боломжтой болгосон аж. Харин машиных нь ард улсын дугаарынхын дэргэд 2 жижиг нүх байсан бөгөөд нэг нь машиндаа жолооны ард байхад нь нөгөө нэг нь багаж дотроосоо жижиг нөхөр бууддаг байв. Мэргэн бууч 2 нүхний нэгээр нь онилж нөгөөхөр нь бууддаг байсан нь тогтогдсон юм. Цагдаа нарт тухайн үед цэнхэр Chevrolet машин хэргийн газруудын ойр харагдсан гэх мэдээллүүд гэрчүүдээс ирж байсан ч өмнө дурдсанчлан тоотомшгүй их цагаан фургон машины мэдээлэл донд төдийлөн цагдаа нарын анхаарлыг татаагүй юмсанж. Сэжиг төрүүлээд хэргийн газар бүрт харагдсан гих цагаан фургон машинууд нь Америк нэгдсэн улсад маш олон байдагтай холбоотой болж таарсан байна. Тэгэхээр хаасайгүй байдаг цагаан машин цагдаа нарыг зөв замаас нь төөрөгдүүлж буруу мөр хөөлгсөн болж таарав. 10 дугаар сарын 19-нд буюу өөрийн 12 дахь хохирогч руу сум тавихаасаа өмнө Ли Малво хохирогчийн байсан ресторанд орж ирэн хяналтын камерт өртсөн болох нь хожим шалгалтын явцад тогтоогдсон байна. Түүнээс гадна өөрийг нь олоход тус болсон Алабама дахь халдлагын талаар цагдаа нарт утсаар хэлсэн хүн нь Ли Малво өөрөө болж таарсан нь хачирхалтай. Тэр сүлдээ баригдахгүйдээ итгэн хитрхи эрдэж цагдаа нартай тоглоомондоо улаан үүнийг хийсэн үү? Эсвэл Жон Мухаммедтэй хамт буруу зүйл хийгээд байгаагаа дотроо ухамсарлаж байсан тул өөрсдөө бариулах гэж ийм зүйл хийсэн үү гэх асуултанд мэрэгчлэнүүд хариулт олж чадаагүй юм. Тэдний энэ бүх хэргийн сэдлийн талаар 2 гол таамаглал хувилбар байдаг. Нэгт тэд загталтай дурдсан шиг 10 сая доллар авах зорилготой байсан гэдэг бол ихэнх хүмүүс тэднийг өөр зорилготой байсан гэдэгт итгэдэг байна. 2 дахь таамгаар бол Жон Мухаммед өөрийн эхнэрийг хөнөөж хүүхдүүдэд авах зорилготой байгаад энэ олон тооны замбраагүй уялдаа холбоогүй өглөө донд эхнэрээ оруулан хөнөх байсан гэдэг.
аль ч хувилбар бай 17 настай Ли Малво хүүг тэр өөрийн зорилгодоо ашигласан гэсэн үг. Хэргийн мөрдлөгийн явцад Жон Мухаммед хууль хүчнийхэнд ямар ч тайлбар хийлээгүй бол Ли Малвоч эхэндээ түн шиг чимээгүй байх гэсэн ч сэтгэл зүйчтэй хэдэн удаа ярилцсан эцэст зарим зүйлээ ярьж эхэлсэн байна. Тэр гэхдээ зөвхөн Мухаммедийн өөрт нь хэлсэн зүйлсийг л ярьж байсан бөгөөд Жон Мухаммедийн төлөвлөгөөг тэр чигт нь мэдэхгүй байлаа. Малвогийн хэлснээр тэдний халдлагууд хэд хэдэн үе шаттай өрнөх байсан ба эхний ажиллагаагаар өдөр бүр 6 цагаан арьстай хүмүүсийг бүтэн сарын турш хөнөх байсан гэв. Гэвч төд удалгүй энэ нь огтоос боломжгүй санаа гэдгийг тэд ойлгосон байна. Хоёр дахь үе шат нь жирэмсэн эмэгтэйг хөнөөснөөр эхлэх ёстой байсан. Харин үүний дараа Балтиморд ямар нэгэн цагдаа хөнөөж, түүний оршуулга дээр нь бөмбөг дэлбэлж бүр олон цагдаа хөнөх байсан гэх зүйл ярьсан юм. Гурав дахь үе шат нь хоёрынхоо шууд дараа эхэлж, Америк нэгдсэн улсын төр засгаас 10 сая доллар авч Канада руу зүгтаагаад замдаа Ли Малво шиг хүүгүүдийг цугдуулах байсан гэв. Харин эдгээр хүүхдүүдээр ааран бүрдүүлж, сайн бэлтгэж байгаад илүү томоохон халдлагуудыг дараа нь зохион байгуулах байсан гэх зүйл ярьсан байна. Яг жинхнээсээ Жон Мухаммед энэ бүгдийг төлөвлөж байсан уу? Эсвэл энэ нь зүгээр л Ли Малвод зориулсан үлгэр байсан уу гэдгийг магадгүй хинч хизээч мэдэж чадахгүй биз. Гэхдээ Ли Малво өөрийн хоёр дахь аав, багш гэж бодож байсан Жонд бүрэн итгэж түүнийг хувьсгал эхлүүлэгч агуу нэгэн гэж шүтэж байсан нь үнэн юм. Шүүх хурал дээр Мухаммед өөрөө нэг ч удаа бууны гох дараагүй тогтогцсон ч гэлээ. Түүнд цаазын ял оноосон бол Малвод хугацаанаас өмнө суллагдах хүсэлт өгөх эрхгүйгээр бүх насаар нь хорихол өгсөн байдаг. Шүүх хурлын үед Малво өөртөө бүх бурууг авч байсан бол Мухаммедыг 2009 онд цаазалсны дараа тэр өөрийгөө нөхцөл байдлын хохирогч байсан гэж мэдүүлж эхэлсэн юм. Тэр хэлэхдээ Мухаммед түүний хүүхдийн тогтворчоогүй оюун санааг ашиглаж өөрийн санаа сэтлүүдээ гүйцэлдүүлсэн гэснээс гадна тэр Жон Мухаммедаас айдаг байсан. Заримдаа Жон түүнд бэлгийн хүчирхийлэлж үйлддэг байсан гэх мэт зүйлс хэлсэн байна. 2020 онд Малво шоронд байгаа хэдий ч Сейбл Кнап гэх эмэгтэйтэй гэрэлсэн гэх мэдээ гарсан юм. Малво одоо хүртэл өөрийн ялыг зөөлрүүлэх хүсэлт өгсөөр байгаа гэдэгч Мухаммед тэр хоёрын буруугаас болж зөвхөн Вашингтоны 10 дугаар сараас зогсохгүй нийт 27 хүн хохирч 17 нас барсан байхад энэ нь боломжтой зүйл гэж юу. Hello everyone. Ингээд энэ хүрээд өнөөдрийн бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдөө төрсэн сэтгэлээ бусдаагаа хуваалцаарай. Удахгүй шинэ бичлэгүүдээр уулзалт болно. Баяртай.